За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр 8 сарын 25-ны өдөр болж байна. Нэгд өдөр. За өнгөрсөн 7 хоногийн 5 дахь өдөр санхүүгийн зах зээл дээр маш том шокыг үзүүлсэн зүйлийг Дональд Трамп бол хийсэн байна. Тэгэхээр энэ талаар хэдүүлээ ярилцсан. За юу болсон юм бэ те? За хань шийдвүүлээ харъя л да. Долларын индекс 5 дахь өдөр хараа 98,570 орчим байсан. 97,400 мянган фунт уналтыг үзүүлсэн. Биткойн дээшээ шийдсэн. Биткойны үн 112,000-аас 116,000, 4,000 доллар өсөлт хийсэн байна. Юу болохоор индекс тий 23,200-аас 23,600-ийн өсөлт. Маш том хөдөлгөөнүүдийг 5 дахь өдөр нэгэн цагийн дотор хийсэн гэж. Дэлхийн санхүүгийн зах зээл дээр маш том савлага авчирсан. За хоёр том шалтгаан байж байна. Нэгдүг нь болохоор холбооны нөөцийн сангийн Жереми Повел Төв банкны ерөнхийлөгч хэвлэлийн баг хурал дээр илтгэл тавьсан байж байгаа. Тэгээ Жереми Повел бол Америкийн эдийн засгийн асуудлыг бол ярьсан. За эдийн засгийн асуудал дээр бол юу ярьсан бэ гэхээр эдийн засаг бол ерөөдөө бид нар ажиглаж байна. Ерөнхийдөө тогтвортой байгаа боловч хөндлөнгийн нөлөөлөл их орж ирэх боломжтой. Ялангуяа юуны асуудал. Худалдааны тарифын дайны асуудал. Тэгээ мэдж байгаа бол үүн дээр юу ярьж байна гэхээр Америк, Канада, Мексикийн худалдааны маргаан, Америк, Хятад хоёрын худалдааны маргаан гэдэг асуудал. Тэр дундаа Америк Хятадын асуудал. Тэгэхээр энэ асуудал бол тодорхойгүй байгаа учраас холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ тийм хурдан хугацаанд бол бууруулах бол бодлого бол харагдахгүй байна гэдэг зүйлийг ярьсан байна. Тэгэхээр холбооны нөөцийн санд болохоор үндсэндээ хоёр гол үзүүлэлт байж байгаа. Нэгдүг нь бодлогын хүүгийн асуудал. За бодлогын хүүг өөрчлөх үгүй нь болохоор нэгдэж инфляцийг барих хэрэгтэй байдаг тийм. Америкийн нэгдсэн улсын инфляц бол ковидоос хойш огцом өсөлт игээд 9% руу орсон бид нар мэдэх баг. Та нар мдэггүй болов тийм үзүүлэлт болсон. Тэгээ 9% нь явсаар агаад бууруулах гэж явсаар агаад 2.7% дээр очсон юм чинь. Тэгэхээр өнгөрсөн 2-7 хоногийн өмнө холбооны нөөцийн сангийн бодлогын инфляцийн мэдээ бол гарсан. За энэ үзүүлэлтэн дээр бол яасан бахав? 2.8 байсан нь 2.7 болж буурсан гэдэг энэ үзүүлэлт гарсан. Хэдийгээр инфляцийн түвшин буурж байгаа боловч бидний зорилттой түвшинд очихгүй байна. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн зорилттой түвшин бол 2% дээр байдаг. 2% руугаа дөгч байгаа. Гэхдээ хангалттай буурахгүй байгаа учраас бид нар бодлогын хүүг бол тийм яаралтайгаар бол бууруулахгүй гэдэг нэг дэх шалтгаан хэлсэн байна. Хоёр дахь том шалтгаан юу гэхээр бид нар инфляцийг барихтайгаа зэрэгцээд юу барьдаг? Ажлын байрны нэмэгдлийг бид нар бол маш анхааралтай ажиглагддаг. Ажлын байрны өөрчлөлт бол хангалттай бас болж өгөхгүй байна гэдэг зүйлийг бол мэдэгдэл бол хийсэн байна. За энэ мэдэгдлийн дараагаар өмнө Америкийн нэгдсэн улсын Төв банкны ерөнхийлөгч байсан Буллардын байр сууриас гарч ирсэн байна. За Буллард гэдэг хүн юу гэж ярьсан бэ гэхээр холбооны нөөцийн сангийн бодлогын хүү бол 100 функцээр буюу 1%-аар бол буурах боломжтой. Одоогийн байгаа бодлогын хүү бол хэтэрхий өндөр байна гэдэг зүйлийг бол шөөмжөж бол хэлсэн байна. Би дараагийн ерөнхийлөгч болох боломжтой шүү гэдэг саналыг бас сангийн сайдтай 8 сард уулзахдаа бол хэлсэн байж байна. Тэгэхээр Жереми Повелын огцруулах асуудал бол яригдж байна гэсэн үг. Жереми Повелын албан ёсны огцрох хугацаа нь 2026 оны 5 сард огцрох юм. Хэрвээ 26 оны 5 сард Жереми Повел огцрох юм бол би холбооны нөөцийн сангийн тэргүүн байж болно шүү гэдэг саналыг бол хэлсэн байна. Тэгвэл нэг зүйлийг хэлсэн. Улс төр холбооны нөөцийн санд оролцохгүй байх ёстой. Улс төрийн дарамтыг үзүүлэхгүй гэсэн нөхцөл гэдэг зүйл яригдсан байна. Тэгэхээр дараагийн ерөнхийлөгч бол Буллард байх боломж бас харагдаж байна гэдэг ийм зүйл. Тэгээ Буллард энэ тарифтай асуудал дээр иймэрхүү байсан байна л да. 1929-өөс 30 оны хооронд Америкийн нэгдсэн улс маш том энэ асуудалд бол орж ирсэн байдаг. За энийг болохоор Эсмут хоолын хууль гэдэг зүйл бол 1930
30 онд бол баталж исэн юм байна. За энэ хууль нь юу вэ гэхээр яг одоогийн нөхцөл байдалтай тарифын дайн байсан. Юу вэ гэхээр импортоос орж ирж буй бараан дээр 40-оос 50% тариф тавьсан байдаг. Энэ нь болохоор дотоодын үйлдвэрлэлийг хангаж худалдааны тэнцвэрийг хадгалах гэж оролцсон байдаг. Гэтэл энэний үр дүнд юу болсон бэ гэхээр 1929 оны их хямралын үе гэж байдаг. Энийг бол бүр гүнзгийрүүлж хурцдуулсан. Энэ бол эдийн засгийг бол агшаасаа гэж бол үзээд хэрв энэ тарифын дайн хурцдах юм бол энэ байдал руу бид нар бол орох боломжтой шүү гэдэг зүйлийг бол буулгад бол хэлсэн байна. За үүнтэй зэрэгцээ Дональд Трамп мэдэгдэл хийсэн. Ямар мэдэгдэл хийсэн бэ гэхээр мэдэгдэлч гэж яг албан ёсны бол байхгүй. Өөрийн X одоо платформ дээр холбооны нөөцийн сангийн тоогоочийг солих болж дээ гэдэг зүйлийг бичсэн байсан. Харамсалтай нэгд өдрийн байдлаар энэ мэдэгдлээ устгасан. За иймэрхүү мэдэгдлийг 4 байна уу 5 сард Трамп бол хэлж ирсэн. Юу вэ гэхээр энэ Жереми Паул гэдэг хүнийг огцруулах шаардлагатай. Энэ хүн ажиллаа хийхгүй байна, тэ? Оронд нь ямар хүн одоо юу гэдэг огцруулах хууль эрх зүйн орчин юу вэ гэдгийг бол судална гэдэг зүйлийг бол хэлж ирсэн. Тэгээд энэний дараагаар бол зах зээл бол маш том шокыг үзүүлж унснаас болж бондын өгөөж өндөр болоод ер нь бол эдийн засгийн хямралын шинж тэмдэг магадaltaй гэдэг зүйл яригадаад эхлэнгүүт энэ үгнээс бол буцчихсан. Буцахтаа би бол Жереми Паулыг огцруулна гэж бол яриаггүй, огцруулахгүй гэдэг зүйлийг ярьсан бол 5 өдрийн мэдэгдэл дээр X дээр жиргсэн пост нь галтгооны тоогоочийг бол солих болчихё гэдэг зүйлийг жиргснээс болж санхүүгийн зах зээл дээр маш том уналтыг бол үзүүлсэн. Доллар индекс унж бусад одоо хайрцагчуу бүтээгдэхүүнүүд бол өсөлт үзүүлсэн. Ялангуяа биткойн, алтны унш, хувьцаанууд бол бүгд өссөн. Ийм зүйл бол болсон байж. Тэгэхээр ерөнхий яагаад огцруулах гэдэг санал яваад байна гэхээр Жереми Паул бол бодлонхүү бууруулахгүй би тарифын дайн хийж байхад бол засгийн газрынхаа бодлогыг бол дэмжихгүй байна гэдэг зүйлийг ярьж ер нь бол дарамтлаж эхэлсэн. Тэгээ энийг нь болохоор Жереми Паул бол үл ошоож байгаа нь бүр таалагдахгүй байгаа учраас ер нь бол огцруулъя одоо энэ үнийг солио гэдэг. Тэгэхээр ирээдүйд Жереми Паул хугацаанаас өмнө солигдож зах зээл дээр аюултай байдлыг үүсгэхгүй эсвэл хугацаанд огцорч дараагийн ерөнхийлөгч нь сууж бодлогын хүүг бууруулах бодлого эхлэх үү гэдгийг бол харах үлдчих шиг байна. Тэгээд илүү дэлгэрэнгүй мэдээллийг цаашдаа Дональд Трамп нь юу ярьснаас хамаарч бол би та бүхэнд хүргэх болно. За тэгээ өнөөдрийн дугаарыг үүгээр өндөрлөе. Тэгээд үзхийг илүү их үзхийг хүсэж мэдээлэл авах хүсвэл сав дараарай. За тэгээд дуусгая.